спорт хийн гэсэн. За 18-нд бүхнийд боловсролын иргэний нийгмийн үндэсний явслаас ЮНЕСКО-гоос зарласан цахимд суурилсан үеийнгийн дээрлэхэлтийн эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан мэргэжилтэнтэй уулздаг вебинарыг зохион байгуулж байна. Тэгээд энэ удаагийн вебинарын манд зочноор Хөөрхөн зураг төрөмс байгууллагын кейс менежер Баасан Нямбуу урагдж оролцож байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авсан Нямбууд маш их баярлалаа. Тэгээд өөрийгөө болон байгууллагаа танилцуулаад тэгээд тавчхан мэдээлэл өгнө. Тэгээд бидний зүгээс бол сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, зэрэг хүүхдийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа энэ мэрэгчлэнүүд сургууль дээр хүүхэд хамгааллын бодлогыг яаж амьлуулах ёстой юм. Тэгээд сургуультай холбоотой гендер суурилсан хүчирхийллээс хэрхэн сэргийлэх, кейс гарсан тохиолдолд яаж мэрэгжлийн ажиллах ёстой вэ гэдэг талаар мэдээлэл өгөөч гэж хүссэн. Тэгээд маш их баярлалаа Нямбуда. За баярлалаа. Тэгээд энэхүү вебинарт оролцуулж байгаа боловсрол хэвсэлтэй баярлалаа. Тэгээд өөрийгөө танилцуулахад намайг Баасан Нямбуу гэдэг. Би Хөөрхөн зураг төрөмс байгууллагын кейс менежерээр ажилладаг. За манай байгууллага бол гендер суурилсан хүчирхийллийг талсан зогсоох, бууруулах чиглэлээр олон талт нөлөөллийн болон урьдчилан сэргийлэх ажлуудыг бол зохион байгуулдаг. Мөн бэлгийн хүчирхийлэлд өртсөн насан туршаагүй хүүхдүүдэд одоо мэрэгжлийн нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг ийм байгууллага байгаа. За өнөөдөр та бүхэндээ зориулаад сургуультай холбоотой гендер суурилсан хүчирхийлэл, тэр дундаа үеийнгийн дээрлэхэлт дарамтын кейс гарсан тохиолдолд гарсны дараа хэрхэн хүүхд хамгааллын баг мэрэгжлийн түвшинд сэтгцийн гэмтэл суурилсан аргачлалаар одоо энэ асуудлыг зохицоор нь олж хараад тэгээд үйлчилгээгээ хүргэх цаашид энэ төрлийн одоо кейсийг гарахгүй байх чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлуудыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг агуулгаар товчхон илтгэл одоо сургалт бэлдсэн байгаа. За би шеэрлэчихүү те. Тэг шеэрл эрхийн нөхцөн байгаа. За харагдаж байгаа бах те. Харагдаж байна уу? Яа, тэгэхээр хэдүүлээ. За энийг түр дараа нь буцаад явна. За тэгэхээр байж байгаа би энийг туршлахгүй л дийдлээсэн байна. За тэгэхээр сургуультай холбоотой гендер суурилсан хүчирхийлэл гэдэг нь өөрөө юу юм бэ? Яагаад бид нэр энэ талаар хөндөж ярих хэрэгцээ шаардлага үүсэж байгаа вэ гэхээр энэ бол сургуультай холбоотой гэхээр магадгүй та бүхэн зөвхөн одоо сургуулийн барилга дотор ч юм уу те сургуулийн хүрээнд үйлдвэрлэж байгаа хүчирхийллийн төрлүүдийг гэж ойлгож иж магадгүй. Гэхдээ энэ бол илүү өргөн утгаараа сургууль болон түүний эргэн тойронд тохиолдож байгаа. Буюу дараа нь орчнуудыг бол нарийн тайлбарлаа явна. Тохиолдож байгаа. Тэгээ гендерийн хэм хэмжээ, хөвшмөл ойлголтын одоо үр дүнд ингэж үндэслэгдсэн эрх мэдлийн тэгш бус динамикаар хэрэгжиж байгаа. Бэлгийн, бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэлөө занал хэллэг хэлнэ гэхээр хүчирхийллийнхаа төрлүүдийн хэлбэрийн хувьд ч бай мөн одоо үйлдэгдэж байгаа орчны хувьд ч бай илүү өргөн утгаар гэж ойлгож болно. Тэгэхээр тэр дундаа тэгвэл сургуультай холбоотой гендер суурилсан хүчирхийллийн нэг одоо хэлбэр буюу үеийнгийн дээрлэхэлт дарамтын талаар манайхан бас ойлголтоо нэгтгэн зүйтэй болов уу гэдэг үүднээс одоо зориуд энэ хуулийн дээрх үг хэллэгийг оруулаад ирсэн байгаа. Тэгэхээр үеийнгийн дээрлэхэлт гэдэг нь өөрөө юу юм бэ гэхээр энэ үгнүүдээс харах юм бол нэг буюу хэд хэдэн хүүхэд гэж байгаа тийм. Нэг хүнж үлдэж гин хэд хэдэн хүүхдүүд ч үлдэж гин. За өөр нэг буюу хэд хэдэн хүүхдийг одоо нөгөө талд байгаа нэг буюу хэд хэдэн хүүхдийг бие махбод сэтгэл санааны хувьд гэмтэх, зов боох, ялгуурлан гадуурхах, айлган сүрдүүлэх, занал хийлэх зорилготойгоор энэ нь одоо төрөмгийн зан үйлээ санаатаагаар
Удаа дараа биеэр болон амаар захин орчноор дамжуулж ингэж үлдэж байгаа бол үүнийг үетингийн дээрлэхэлт гэх юм байна гэж байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор үетингийн дээрлэхэлт одоо дарамтын хохирогч нь нэг ч хүүхэд байж болох нь одоо олон ч хүүхэд байж болох нь мөн үлдэж байгаа хүмүүс нь муу адил олон ялгаатай. Тэгэхээр манайхан нөгөө нийтлэхээрээ бас ташаа ойлголт нь зодчоогүй юм биш үү те бие махбодын гэмтээчээгүй юм биш үү тэгвэл гайгүй гэдэг нөгөө яг ийм кейс гэж хүлээж авдаггүй. Гэхдээ тэр чинь тухайн хүний бие махбодод харагдах шарах сорив эднэр байхгүй байгаа үүсгээгүй хэдий ч тухайн одоо хүүхдийг сэтгэл зүйн хувьд одоо шоглсон, доогдсон, ялгарлан гадуурхалсан одоо аль нэг бүлгээс одоо ялгсан тий бүлгийн үйл ажиллагаанаас ялгарлан гадуурхсан за айлгал сүрдүүлсэн гих мэтчлэн тий занал хийлж байгаа энэ биеэр амаар захимаар дамжуулж байгаа энэ үйлдэлүүдийг гэх нь шүү одоо ойлгох нь шүү гэсэн үг тий. Тэгэхээр энэ болгон болов үетингийн дээрлэхэлт дарамтын кейс болох нэ гэсэн үг тий. Энэ дараагийн слайд маань ячуу. За тэгэхээр сургуультай холбоотой гендер суурилсан хүчирхийллийн төрлүүдийг бол энэ дээр ерөнхий зургаар илэрхийлсэн байгаа. Гэхдээ би сая бол ярианда дурдсан. Тэгэхээр дахиад тайлбарлах юм бол бие махбодын хувьд бол бие махбодын хүчирхийлэл одоо гэмтэх, бэртэх, бие махбодод халдах нөгөө талаар нөгөө бие махбодын шийтгэлүүдийг бас энэ дээр орж ирнэ. Эн чинь бас гендер суурилсан хүчирхийлэл болох нь шүү дээ. Хин нэгэн байдал одоо хин нэгэн хүн итгээд эсвэл хэсэг бүлэг ч юм уу хүмүүс өөрсдийн давуу байдал, эрх мэдлийг ашиглаад өөр одоо нэг хүнд бүлэг хүмүүст ч юм уу бие махбодын шийтгэлийг өгж байгаа бол энэ бас энэ гендер суурилсан хүчирхийллийн төрөл болж байна гэсэн үг байна тий. За сэтгэл санааны хувьд бол хэл амаар доромжлох, гутаах, одоо шоолох, нэр хож өгөх гих мэтчлэн деталь ярих юм бол энэ болгон үйлдэлүүд байна. За бэлгийн шинжтэй одоо үйлдэлүүдийг хэдүүлээ аваад үзэх юм бол бэлгийн хүчирхийлэл орж ирж байна тий. Хүчээр одоо бэлгийн харилцаанд орохыг уруу татах. За бэлгийн дарамт үзүүлэх одоо үг хэллээрээ, биеийнхаа хэлэмжээрээ бэлгийн дарамтыг одоо үзүүлэх, бэлгийн сэдэлтэй онгой хажууд нь ярих, өөрийнх нь биеийн одоо хэсгүүдэд дураараа одоо хүрэх тий. За зарим одоо сүүлд гарч байгаа тохиолдлууд бол ялангуяа нөгөө технологи ашиглаж мессеж ирж байдаг юм уу эсвэл захин орчноор дамжуулж одоо бэлгийн сэдэлтэй мессеж бичих, яриа өдөх гэх мэтчлэн үйлдэлүүд бол их ажиглагдаж байна. За албадлах шахалт үзүүлэх ямар нэгэн байдлаар одоо уулзахгүй бол ингэн тэгэн тийм зураг явуулахгүй бол ингэн эсвэл өмнө нь авсан одоо зураг хөргийг нь ашиглаж дахиж одоо шаард одоо албадлах шахалт үзүүлдэг. За одоо түн дээр үнслээд ялгарлан гадуурхах энэ тохиолдлуудыг бас авч үзэх нэ гэж ойлгож байна. За тэгэхээр сургуультай холбоотой гендер суурилсан хүчирхийлэл хаана үлдэгддэг вэ? Тэгэхээр сая хэлсэнчлэн энэ бол зөвхөн сургуулийн барилга эсвэл сургуулийн гадаах тоглоомын талбай биш юм байна. Энэ бол сургуулийн эргэн тойронд за тухайн суралцагч одоо гэрээсээ ч юм уу тий сургууль руугаа дотор байрнаасаа ч юм уу сургууль руугаа явах энэ зам за ингээ гэр орон дотор байр за ингээ орон нутаг за захин орчин тэгээд нэлээд өргөн хүрээгээр хэдүүлээ олж харах хэрэгцээ болно гэсэн. Тэгэхээр энэ болгонд л үйлдэгдэж байгаа бол одоо захин орчин эднэрийг гайхчих магадгүй л дээ. Энд чинь одоо сургуулиас өөр газар багт чинь яагаад энэ одоо сургуультай холбоотой гендер суурилсан хүчирхийлэл гэж үзээд байгаа юм бэ? Тэгэхээр захин орчноор дамжуулаад одоо тухайн сургуулийн тий хамаарал бүхий хин нэгэн магадгүй энэ хүчирхийллийг үйлдэж гин үү, өөрчилж гин үү тий. Эсвэл одоо нэг дүүргийн, нэг аймгийн, нэг сумын харьяанд байгаа энэ хүмүүс үлдэж гин үү гэх мэтчлэн энэ сургуультай холбоотой хэн нэгний зүгээс үлдэгдэж гин үү гэдгийг хэдүүлээ анзаарнаа гэсэн үг байна. За тэгэхээр орчны хувьд бол ингэж өргөн хүрээнд ойлгохтойгоо адилхан бид бүхэн тэгвэл энэ сургуультай холбоотой гендер суурилсан хүчирхийлэл эрсдэл хүчин зүйлсүүд нь юу байж болох юм бэ? Гэд аваад үзэх юм бол энэ бол зөвхөн хувь хүний асуудал биш юм байна. Манайхан ингээд ямар нэгэн байдлаар одоо сургууль дээр гарч байгаа нэг тохиолдол эсвэл сургуулийн эргэн тойронд гарсан нэг одоо дээрлэхэлтийн кейс дээр ч юм уу ингээ харахаараа тэр хүүхдийн асуудалтай юм шиг ингээд зөвхөн тэр хүүхдийн гэр бүлийн юм
хамаатай асуудал мэтээр ингээд ойлгож харах гэдэг. Гэтэл энэ бол зөвхөн хувь хүний асуудал биш, тухайн хувь хүнд нөлөөлж байгаа гэр бүлийн асуудал юм байна шүү. Тухайн хувь хүний байгаа тэр сургуулийн асуудал юм байна шүү. Хүчин зүйл нь тий. Энэ сургуулиас хамаатай юм байна шүү. За тухайн одоо эргэн тойрны харьяа орон нутгтай бас хамаатай юм байна шүү. За нийгмийн зүгээс ирж байгаа энэ хүчин зүйлсүүд бас нөлөөлдөг юм байна шүү. Магадгүй тухайн хүүхэд хинтээ нийгмийн харилцаанд орж ийн, цахим орчинд юуг үзэж харж ийн гэх мэтчлэн байдлуудаас хэдүүлээ энэ нийгэм, орон нутаг, сургууль, гэр бүл болгон чинь энд байгаа тэр хүчирхийлэл дарамтыг үйлдээд байгаа эсвэл өртөөд байгаа хэн нэгэнд нөлөөлж байгаа юм хүчин зүйлсүүд байдгийн байх шүү гэд тэр нөгөө гараад ирсэн байгаа кейс дээрээ үзүүлэх хариу арга хэмжээ үйлчилгээнд дээрээ ч гэсэндээ төлөвлөختөө ингэж өргөн үрээнд нь төлөвлөх хэрэгцээ үүсэж байна гэж ойлгож байна. За энийг хатлах жишээ та. За тэгэхээр хэдүүлээ мэрэгжилтнүүдийн хувьд ялангуяа танаа одоо суралцагч танахтай холбоотой хэн нэгэн хүүхэд энэ гендер суурилсан хүчирхийлэл дарамтад өртөөд байна уу гэдгийг наана нь урьдчилан одоо эрт илрүүлэхийн зүгээс хэдүүлээ юуг илүү анхаарах, юун дээр төвлөрөх бас хэрэгцээ шаардлага үүсэх вэ гэд харах юм бол магадгүй энийг зарим асран хамгаалагч нар ч гэсэн үзвэл хүүхд дээрээ эсвэл эргэн тойрныхоо хэн нэгэн дээр анзаарч болно тий. За бие махбодын эрүүл мэндийн эрсдэл зан үйллийн одоо үр дүнгууд юу байгаад идэм бэ гэхээр магадгүй одоо ямар нэгэн байдлаар энэ тэндээ шалтгаангүйгээр хурцсан яваад байна уу, эсвэл төлөгдөл байгаад байна уу, эсвэл юм хугарал удаан хугацаанд ингээд юм одоо хугарлын юм шарахтай, сорвтой яваад байна уу, гэмтлүүд юм харагдаад байна уу. За ямар нэгэн байдлаар согоог ирэмдэг одоо болох ийм одоо үр дүнгууд үүсэж байна тий. За тэгээд хөгжлийн бэрхшээл, за бэлгийн болон шээсний замын ямар нэгэн өвчлөл, за хүсээгүй жирэмслэлт одоо өсвөр наснда эрт жирэмслэх гэж ярьж байгаа тий. За бэлгийн замаар дамжих халдварт өвчин, хоолтын эмгэг, боцын хэрэглээ, бэлгийн эрсдэлтэй загвал энэ дээрүүд нь ийм одоо бие махбодын эрүүл мэндийн тэрвээ бид нэр энэ сургуультай холбоотой гендер суурилсан хүчирхийллийг гэрт хугацаанд нь илрүүлэх, талсан одоо илүү ээлтэйгээр ийм үйлчилгээ үзүүлж талсан зогсоох, цаашид одоо энэ төрлийн үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэхгүй болвол явсараа байх юм бол ийм одоо үр дүнгууд бий болох нэ гэж анзаарч болно гэсэн үг. За сэтгцийн эрүүл мэндийн хувьд бол магадгүй тухайн одоо хөрөгдөж бай хүүхэд эсвэл гэрч болсон хүүхэд болгонд нөлөөлж байгаа шүү дээ үр дүн. За тэгэхээр юм төгшүүр байнгын юм төгшүүртэй мэдрэмжтэй байгаад байх. За сэтгэл гутралын шинж тэмдгүүд, за уур хилэн эсвэл юм дайсагнасан тий. За өөртөө итгэл сул болох, амиа орлох бодол төрөх, орлого хийх эсвэл юм одоо амиа орлох нь амжилттай болох. За өөрийгөө гэмтэх, сэтгцийн дараах стресс тэмдэг, ичхүүр, өлегт бодол, алдмадмал үлгийн эмгэг гэх мэтчлэн энэ үр нөлөөнүүд бий болох нэ гэдгийг хэдүүлээ анзаараад авах нь чухал ах нэ. За тэгэхээр за энэ нь болгоны нарийн тайлбарлаад яах вэ те. За тэгэхээр бид нар хэдүүлээ энэ сургуультай холбоотой яг уу одоо нөгөө зориулж байгаа сургалтыг одоо зорилтод бүтлэг маань яг сургуулийн хүүхд хамгааллын багийн мэрэгжилтнүүд хэдий ч тэгвэл энийг үндэсний хэмжээнд яаж анхаарах юм бэ? Зөвхөн нэг сургууль дээр биш тий. Зөвхөн нэг сургуулийн асуудал биш байгаа дээ шүү дээ. Сайн хэлсэнчлэн энэ нөлөөлөх эрсдэл хүчин зүйлсүүд үлдэж байгаа орчнууд бол энэ нийгмийн хүчин зүйлсүүд байгаад байгаа учраас бид нар тэгвэл энэ үндэсний хэмжээнд гендер суурилсан одоо сургуультай холбоотой гендер суурилсан хүчирхийллийг яаж одоо хариу арга хэмжээ авах юм яах ёстой юм бэ гэдэг талаар энэ дээр бол илэрхийлсэн байна. Гэхдээ ерөнхийдөө тайлбарлах юм бол ерөөсөө л хууль бодлого боловсролын шинжилэлээс эхлээд л энэ сургуультай холбоотой гендер суурилсан хүчирхийллийг одоо төрлүүдийг таниулах, түүнээс сэргийлэх одоо дүрм журмыг боловсруулах тийм энэ бодлогыг авч хэрэгжүүлэхээс ахуулаад л энэ хүрээлэн буй орчинд байгаа сургууль бол энэ тухайн хүүхдүүдэд, сургуулийн оролцогч талуудад, багш ажилтнууд, асран хамгаалагчдад
энэ сургуулийг аюулгүй энэ сургууль бол хэрвээ манай сургууль дээр ямар нэгэн байдлаар тохиолдол гарлаа гэж бодоход энэ бол бид нар энэ аюулгүй орон зай одоо өөрийгөө илэрхийлэх юм аюулгүй орон зай шүү, дэмжин шүү гэдгийг юм баттгах. За уршин сэргийлэхийн хүрээнд бол илүү хичээлийн багш нар агуулгаар орох, за багш нар заах арга барилаараа дамжуулаад энэ хүчирхийллийг одоо эсрэг үйлдэл хийхэд хүүхдүүдийг одоо заах, зааварлах, үлгэрлэж үзүүлэх гэх мэтчлэн. За тэгээд хариу үйлдэлийн хувьд бол сургууль дотор болон түүний эргэн тойронд энэ хүчирхийллийн эсрэг бид нар яаж одоо хариу арга хэмжээг авах юм бэ гэдэг агуулга орж ирж байна тий. За тэгэхээр хамтын ажиллагаа бол ерөөсөө л хэвдүүл ингээ аваад үзэх юм бол сургуультай холбоотой оролцогч талууд бүх хүний хамтын ажиллагаа мөн санал бодлоо илэрхийлэх орон зай оролцоо байх ийм шаардлага үүснэ гэсэн. За тэгвэл хэрвээ ямар нэгэн байдлаар үдингийн дээрлэхэл дараа нь сургуультай холбоотой гендерт суурилсан хүчирхийллийн эсрэг хариу арга хэмжээ авахын тулд сургууль ямар байх ёстой юм бэ? Яг сургуулийн түвшинд буугаад ирэх юм бол сургуулийн бодлогын түвшин өөр ямар байх ёстой? Бодлогын орчин өөр ямар байх ёстой юм бэ? За танаа сургууль та бүх өөрсдийнхөө сургууль дээр бодоод үзээрэй. За танаа сургууль хүүхд хамгааллын бодлого байна уу? Энэ асуултуудыг өөрсдөөсөө асуух үзээрэй. За хүүхд хамгааллын бодлогоо хэрэгжүүлэх журам, үйл ажиллагааны төлөвлөгөө, тухайн үйл ажиллагааг одоо хэрэгжүүлэх төсөв байна уу? Төсвийг тусгаж өгч өгсөн байна уу гэдэг. За тэгээ ерөнхий боловсролын сургууль, дотор байрны орчинд хүүхд хамгааллын үйлчилгээг яаж үзүүлэх юм бэ? Тэн дээр ямар мэрэгчлэн, ямар үүрэгтэй оролцдог юм бэ гэдэг юм журам байна уу? За үеийнгийн танаа сургууль болон дотор байрны орчинд үеийнгийн дээрлэхэлтийн эсрэг журмыг та бүхэн өөрсдийнхөө орон нутгийн онцлог, сургуулийн онцлог, танаа сургуульд хамрагдаж байгаа хүүхдүүдийн онцлог тохируулсан байдлаар боловсруулсан байна уу? Гэх мэтчлэн өөртөөсөө дахиад нэг асуугаад үзээрэй. Бодлогын орчинд олвол эдгээр зүйлсүүд байх шаардлагатай юм байна гэж юм тий. За тэгвэл энэ дээр дурдсан байгаа бодлогын баримт бичгүүд, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гэх мэтчлэн зүйлсүүдэд тухайн сургуулийн удирдлага болон мэрэгжилтнүүд яаж оролцох талаар үүргээ мэдж гин үү? Би яг ямар үүрэгтэй юм бэ? Надад одоо ийм мэдээлэл орлоо гэхэд би хаашаа хэнд хандах юм бэ? За мэрэгжилтнүүд донд ямар одоо мэрэгжилтнүүд байх талаар энд харагдаж байна тий. За захирал жишээлбэл өөрөө яг ямар оролцоотой байх юм бэ энэ сургуулийн хүүхд хамгаалал дээр. Жишээлбэл захирал болвол сургуулийн хүүхд хамгааллын багийн одоо ахлагч гэж явж байгаа. Тэгэхээр энэ захирал тухайн одоо сургуулийн хүүхд хамгааллын бодлогыг боловсруулах, хилэлцэх, за танилцуулах, хэрэгжүүлэх, за хэрвээ ямар нэгэн байдлаар энэ одоо кейс гараад ирсэн байгаа тохиолдолд ямар хариу арга хэмжээ авах талаараа энэ мэдээлэлтэй байгаа мó? Өмнө нь одоо энийг судалсан юм уу гэдэг зүйлсүүд ч юм уу тий. За сургалтын менежер жишээлбэл ямар үүрэг оролцоотой оролцох юм бэ? Энэ одоо урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахад магадгүй одоо жишээлх юм бол хичээлийн хувааруудад дунд оруулах ч байдаг юм уу тий. Энэ болгоныг зохицуулах юм боломж байна уу? За нийгмийн ажилтан болвол яг мэргэжлийн үйлчилгээг үзүүлж чадчихэв үү? Зөвхөн одоо баримт бичиг цаасны ажилч гэдэг юм уу юм зохион байгуулалтын ажлыг бол ихэвчлэн хийгээд байгаа практик дээр ажиглагддаг штэ тий. Түүнээс өөрөөр яг энэ сургууль дээр хүүхд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхэд нийгмийн ажилтан өөрийн мэргэжлийн үүргийг гүйцэлдүүлэх энэ боломж нөөцөөр хангагдаж чадчихэв үү? Эсвэл мэдчихэв үү? Үзүүлж гин үү гэх мэтчлэн зүйлсүүд орж ирнэ гэсэн. За сэтгэл зүйч жишээлбэл ямар үүрэгтэй оролцож байгаа вэ танай сургууль дээр? Сэтгэл зүйчийн үүрэг юу байгаа юм бэ? Та нар одоо энэ талаар мэдж гин үү гэх мэтчлэн. За сэтгэл зүйч одоо магадгүй хэн нэгэн хүүхэдтэй анхныхаа уулзалтыг ч юм уу те сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлээд байж байгаа тохиолдолд тухайн хүүхэд өөрөөгөө одоо үеийнгийн дээрлэхэл дарамтад өртсөн тухайгаа эсвэл хэн нэгнийг өртөөд байгааг мэдж байгаа талаараа сэтгэл зүйчтэй мэдээллийг өгөхөд сэтгэл зүйч дараа нь хэнд хандах юм бэ? Хэнд одоо энийг мэдээлэх юм бэ? Мэдээлэхдээ ямар одоо үйлчлүүлэгч юмшуудлыг авах юм уу, авахгүй муу гэх мэтчлэн энэ зүйлсүүдийг тусгаж өгсөн байна. За анги удирдсан багшийн үүрэг энэ дээр ямар байгаа вэ?
За эмчийн үүрэг энэ дээр ямар байгаа вэ гэд. Тэгэхээр танай сургуулийн энэ бодлого дүрм журмуудыг хэрэгжүүлэхэд эдгээр мэрэгжилтнүүд ямар үүрэг оролцоотой оролцож байгааг энэ сургалтыг сонсож явах үедээ бодолцоод хэрвээ мэдж байгаа бол цаашид тэрийг одоо хамтын ажиллагаагаараа бэхжүүлэх, мэдгүй байна гэж байгаа бол эргээд нэг өөрийнхөө сургуулийн хүүхд хамгааллын бодлого дүрм журмтай танилцаж өөрийнхөө үүргийг мэдэж авах юм шаардлага үүсэж байна гэсэн үг байна тийм. За энэ дээр нэг дахиад нэг асуулт бичсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр хэрвээ танай сургууль дээр үтэнгийн дээрлэхэлтийн кейс илэрсэн, за гомдол хүлээж авсан тохиолдолд нэн тэргуунд энэ сургуулийн хүүхд хамгааллын багт байгаа саяны өмнө нь дурдсан мэрэгчлэнүүд юу анхаарах вэ? Тэгэд бас та бүхэн өөртөөсөө асуугаад үзээрэй. Бид нэр сургуулийнхаа нэр хүндэд анхаарах юм уу? Эсвэл багшийнхаа нэр хүндэд анхаарах юм уу? Эсвэл асран хамгаалагчдын хил амны талаар одоо анхаарах юм уу? За одоо ингэж хэлчихгүй бол ийм арга хэмжээ авахгүй бол хил ам үүсэх бах. Одоо сошиал орчинд ингэ хэлчих болоо, телевиз дуудаад ингэчих болоо. Гэх мэтлэн байдал бид нар анхаарах юм уу? Эсвэл за энэ одоо дээрлэхэлтийг үлдээд байгаа хүүхэд бусад сурагчдад одоо буруу үйлдвэр дуурайл үзүүлж байна гэж байгаа энэ байдалд анхаарах юм уу? Яагаад энийг энэ дээр оруулж ирсэн бэ гэхээр нийтлэг ажиглагдж байгаа, нийтлэг тохиолдож байгаа энэ үтэнгийн дээрлэхэлт аргатай холбоотой кейсийн тохиолдлууд, гомдол мэдээлэл төр сургуулиудын аваад байгаа, анхаарат байгаа зүйлсүүдийг бид нэр энд оруулаад ирсэн. Тэгэхээр та бүхэн өөрсдөөсөө энэ асуултуудыг асуугаад үзээрэй. Эднэрт анхаарах юм уу гэд тийм. Гэтэл бид нар тэгвэл юунд анхаарах илүү, юунд анхаарах хэрэгтэй юм бэ? Саний асууж байгаа зүйлсүүд бол бид нар анхаарахгүй байх нь шүү дээ. Анхаарахгүй байх хэрэгтэй байх нь. За тэгвэл юунд илүү бид нар хамгийн түрүүнд анхаарах ёстой юм бэ гэхээр үтэнгийн дээрлэхэлтэд өртсөн хүүхэд юу хүсэж байгаа вэ? Яг тэр мөчөд өөртөө холбоотой кейс илэрсэн, магадгүй гомдол гарсан ч юм уу тийм. Тэр тохиолдолд бид нар хэдүүлээ энэ мэрэгчлэтнүүд хамгийн нэгдүгürt энэ дээрлэхэлд өртсөн хүүхэд юу хүсэж байгаа вэ гэдгийг л нэм тэргуунд анхаарах хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл тэр хүүхдүүд юу хүсэж байдаг юм бэ гэдгийг харахаар аюулгүй мэдрэмж авахыг хүсдэг юм байна. Би энд аюулгүйгээр өөрийгөө илэрхийлэх, би энд хамгаалуулж чадна гэдэг одоо мэдрэмж авах тийм. Сэтгэл зүйн хувьд болон бие махбодын хувьд би аюулгүй байх шүү гэдэг мэдрэмжийг хүн чухал ахна байна. За тэр хүүхдүүд бол тухайн энэ өөр тохиолдсон зүйлийг одоо ил гаргаж ярихдаа эсвэл одоо хэнийг асран хамгаалагч нь ч бай. Энэ бол үйлцэн хүүхэд бол асран хамгаалагчдын зүгээс бичсэн байгаа. Тэгэхээр тэр хүмүүс юм сонсогдохыг хүсдэг юм байна. Энэ өнгөрсөн туулчихсан байгаа зүйлүүдийгээ ил гаргаад тавихад намайг сонсоосой, намайг ойлгоосой гэдэг ийм хүсэл байгаад байдаг юм байна. За дэмжлэг ба хамгаалалт гэж юм тий. За сургууль дэмждэг байх, сургууль хамгаалдаг байх. Тухайн үтэнгийн дээрлэхэлтэд өртсөн хүүхдээ. За тэгээ эргээд магадгүй энийг одоо ил гаргаад ярьсан энэний дараа эргээд хэвийн байдлаар хэвийн амьдралаа үргэлжлүүлэх буюу хэвийнээр сургуультай ирдэг, сургуультай ангидаа ордог, суралцдаг энэ байдлаа хэвийнээр үргэлжлүүлэх энэ боломжийг хүсдэг юм байна. За тэгээ хүндлэл ба итгэлцэл гэж байгаа. Тэр хүмүүс өөрийнхөө үзэл бодлыг, өөрийнхөө энэ хүслийг намайг хүндэтгээч, намайг одоо надад итгээж, бидэнд итгээж гэж хүсдэг юм байна. Үтэнгийн дээрлэхэлтэд өртсөн хүүхэд болон асран хамгаалагч тийм. За тэгвэл тэр нөгөө талаас энэ хүмүүс маань энэ зүйлийг хүсээд байна тийм. Тэгвэл хүүхд хамгааллын баг яаж үйлчлэгээ үзүүлэх юм бэ? Цаашаа тэр талаар ярилцсан. Гэтэ энэ дээр хэдүүлээ хамгийн эхлээд анхаарах зүйл бол та бүхний ямар үйлчилгээг үзүүлэх гэхээсээ илүүтэйгээр бас ямар үйлчилгээг яаж хэрхэн үзүүлэх вэ гэдэг энэ аргачлал нь чухал байна гэж үзэж байгаа. Тэгэхээр өнөөдөр миний зүгээс бол үйлчилгээг хэрхэн үр дүнтэйгээр тэгээд дээрэс нь тухайн хүчирхийлэлд өртсөн байгаа хүүхдэд ээлтэй сэтгцийн гэмэлт суурилсан байдлаар аргачлалаар үзүүлэх юм бэ гэдэг тухай ярина гэсэн. За энэ хуулиар хүлээсэн энэ одоо хүүхд хамгааллын үйлчилгээ үзүүлэх энэ шуурхай тусламжийн үйлчилгээ тийм төвшин болох шуурхай тусламжийн үйлчилгээ. За энэ дээр ингээ хэдүүлээ тухайн сургууль дээр үтэнгийн дээрлэхлийн талаар
гомдол мэдээлэл хүлээн авахаас эхэлж байна. Шурхай тусламжийн үйлчилгээ. За тэгвэл хэдүүлээ яаж хүлээж авах юм бэ? Тэгэхээр ямар боломж байгаа юм бэ гэхээр танаа сургууль магадгүй тусламжийн утас ажилуулдаг байж болно. Эсвэл цахимаар дамжуулаад хүүхдийн мэдээллийг одоо магадгүй сургуулиуд нөгөө пэйж хуудастай ч байдаг юм уу, тэрийг одоо хэн нэгэн хариуцлагатай хүн хөтлөж гин үү те. Эсвэл өөр нэг хуудас нэгээ цахимаар дамжуулаад яг энэ гендер зориулсан хүчирхийлэлтэй холбоотой мэдээллүүдийг хүлээж авах юм боломж байна уу? За нэрээ нууцлаад мэдээлэл өгөхний хайрцгийг ажилуулах боломж байна уу? За мэдээлэл хүлээн авах эсвэл хариуцсан юм багш байна уу гэдг нь магадгүй сургуулиуд дээр бол дийлэх тохиолдол нэмийн ажилтнууд л байгаа бах тий. Тэгэхээр яг энэ хүүхдүүд би энэ үеийн дээрлэгт дарамт эсвэл гендер зориулсан хүчирхийлэл өртөчлөө гэхэд би ийшээ хандаж болох юм маань, ийм сувг ашиглаж болох юм маань, эсвэл хариуцж байгаа ийм багш байж болох юм байна гэдгийг мэдэж гин үү гэдэг асуудлыг яригдах нь байна тий. Бид нар тухайн хэн нэгэн хүүхдээс гэрчилж байгаа, өртөөд байгаа ч юм уу тий. Хэн нэгэн хүүхдээс одоо насан турш хүнээс ч юм уу эсвэл хүүхдээс мэдээлэл авч байгаа болвол тухайн хүний мэдээллийг чандлан нууцлана гэж, нууцлалыг чандлан хадгална гэж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн мэдээлэл хүлээж авах шатнд биш, мөн дараачийн үйлчилгээг төлөвлөх, үйлчилгээ үзүүлэх бүх одоо шатнд энэ нууцлал гэдэг бол маш сайн хангагдах ёстой. Нууцлалыг бүх шатнд бүх одоо мэрэгчлэтнүүд хангаж байх ёстой. Одоо энэ хүүхдийн кейс ингээ гараад ирсэн. Одоо энэ хүүхдэд ийм үйлчилгээ үзүүлж ин цаашид ингэх гэж гин гэд бид нар нийтэд мэдээлэлээд авах нь зөв юм уу, буруу юм уу те. Эдгийг хэдүүлээ анзаарна гэсэн үг. За хэдүүлээ илрүүлэх, шалгах шатанда одоо үеийн энэ дээрлэгэл дарамтад холбогдсон, за үйлцэн гэж үзээд байгаа хөрсөн хүүхдүүдийн асран хамгаалагчдад мэдээлэх шаардлага гарна тий. За танаа хүүхэд үлдсэн байна, эсвэл танаа хүүхэд өртсөн байна гэх мэтлэн. Энэ шатн дээр хэдүүлээ юуг анхаарах хэрэгцээ үүсдэг вэ гэхээр анзаарахаар ингээ шууд бид нар асран хамгаалагчдын дуудад авчирч уулзуулаад энэ байдал анзаарагдаад байдаг. Гэхдээ уг нь бол хэдүүлээ сэтгцийн гэмтэл суурилсан аргачлалаар дахиад хүүхдүүдэд одоо хохирол дахиад хүүхдүүдийг гэмтээхгүй тулд эхнээ ээлжинд хүүхдээс за мэдээлэхэд бэлэн байна уу, бэлэн биш байна уу, асран хамгаалагчдын дуудахад бэлэн байна уу, үгүй байна уу гэдгийг нь тодруулна, зөвшөөрөл авна гэсэн үг байна тийм. За тэгээд яагаад ингэж байгаа вэ гэхээр яг магадгүй бүх хүний л одоо асран хамгаалагчдын харилцаа, хандлага, гэр бүлийн хүмүүжил өөр байгаа. Тэгээд магадгүй хүүхдийг бэлэн биш байхад нь хүүхдээс асуухгүйгээр, зөвшөөрөл авахгүйгээр асран хамгаалагчд нь хэлцдэг. Эргээд нөгөө үлдсэн ч хүүхэдээ, өртсөн ч хүүхэдээ эргээд гэр бүлийн зүгээс ямар нэгэн байдлаар одоо буруутгал, дарамт, чахалтад өртөх эрсдэл үүсдэг. Тэгэхээр ийм учраас хүүхдээс зөвшөөрөл аваач, бэлэн байгаа эсхийг нь тодруулаач гэдэг. За тэгээд асран хамгаалагчдад мэдээллийг хүргэхдээ тухайн хүүхдүүдийг одоо шүүмжлэхгүй байх, илт буруутгахгүй байхад анхаарна гэсэн үг. За хэрвээ энэ шатанд магадгүй хүүхдийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулгүйц одоо бие махбодын гэмтэл бэртэл үүссэн тий аюул учирч байгаа тохиолдол бол бид нар хамгийн ойр байрлах эмнэлгийн байгууллагад хүргэж хуурхай арга хэмжээг авна гэдгийг хэдүүлээ ямагт санджаах хэрэгтэй болно гэсэн. За хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээний хүрээ батал энэ дээр байгаа. Тэгэхээр энэ бол журам хуулийн дээр гарцсан байгаа учраас энэ болгоныг нарийн ийм үйлчилгээ байдаг гэж бодвол би хэлэхгүй. Энэ шат болгонд хэдүүлээ яаж сэтгцийн гэмтэл суурилсан аргачлалаар ээлтэй үйлчилгээг үзүүлэх юм бэ гэдэг талаар ярих болно гэсэн. За тэгвэл саянаас хойш яриад байгаа энэ сэтгцийн гэмтэл суурилсан аргачлал гэдгийг аргачлалыг хэрэгжүүлэхэд хэдүүлээ хэдэн зарчмуудыг анхаарах хэрэгтэй болно, баримтлах шаардлагатай болно гэсэн үг тийм. За тэгэхээр бид нар энэ үйлчилгээг ер нь шуурхай тусламжийн үйлчилгээний үе шатанд ч бай тухайн хүүхдтэй холбоотой кейсийг мэдсэн, илрүүлсэн, за тэгээ нөхцөл байдлыг үнэлэх, хэрэгжүүлэх энэ шатанд байнгын анхаарж явах ёстой, байнгын баримталж явах ёстой зарчмууд бол энэ аюулгүй байдал, сонголт, хамтын ажиллагаа, итгэлтэй, ил тод харилцаа, за хүч хэрэгжүүлэх гэдэг энэ 5 зарчмыг бүх үйл ажиллагаанд баримталж ажиллана гэсэн. За аюулгүй байдал буюу бид нар тухайн үйлчлүүлэгч хүүхдтэй бие махбодын болон сэтгэл зүйн оюун санааны хувьд аюулгүй мэдрэмжийг өгч чадж гин үү? Манай сургууль чадж байна уу?
сургуулийн одоо энэ хүүхд хамгааллын мэрэгчлэтүүд бүгд өөрсдөн дээр хүлээж авна. Энэ бол зөвхөн тэнд ажиллаад байгаа нийгмийн ажилтны эсвэл сэтгэл зүйчийн анхаарах ёстой зүйл биш ээ. Сургуулийн захирал одоо хүүхдийн асран хамгаалагчийг дуудаад уулзж явахдаа энэ аюулгүй байдлыг хангаж чадчихэв нөө гэх мэтчлэн тийм бүгдэнд нь хамаатай зүйлээ гэсэн. За сонголтын хувьд бол тухайн хүүхд одоо би нөгөө юу болгон дээр нь яриа авчин үргэлжлүүлээд тэгэхээр одоо бол ерөнхий ярин за сонголтыг өгч чадчихэв нөө гэх мэтчлэн тийм. За жишээ авъя л та хэдүүлээ. За нэг ийм жишээ ороод ирлээ гэж бодъё. Энэ сургууль дээр тохиолддог тийм. За 7 дугаар ангид сурдаг 13 настай им гэдэг одоо хүүхэд байлаа. За тэгсэн чинь тухайн сүүлийн 1 сарын турш ангийнх нь хэдэн хүүхдүүд Facebook одоо чат группээр дамжуулаад им гэдэг хүүхдийг доромжилсон эвгүй зурагтай им одоо мим бэлтгээд тэгээд чатаараа явуулдаг байсан байна л та. За үүнээс бол сүүлдээ им маань сургууль дээр тэдэнтэй таарахаас ангидаа сургуулийн хаалгаар орохдоо коридорт ч юм хийжээч тэдэнтэй таарахаас зайлс хийгээд түүнээсээ болоод ингээд 7 хоног хичээлж тасалсан байна. За тэгээд им дэлгэрж байгаа шинж тэмдгүүд бол маш амархан зочдог болсон байна. Түргэн уурладаг болсон байна тийм. Түүнийг нь гэрийнх нь анзаараад юу болсон яасан юмыг тодруулсан чинь болсон үйл явдлыг ярьжээ. За үүний дараа гэрийнх нь ингээд хамгийн эхлээд анги удирдсан багш нь мэдээлэл өгсөн байна. Манай хүүхдэд ийм зүйл тохиолджээ. Үүний дараа яах вэ гэдгийг хэдүүлээ дотроо бодоод үзээрэй. Хэрвээ анги удирдсан багш нар та бүхэнд ийм мэдээлэл ороод ирвэл яах ёстой юм бэ? Тэгэхээр энэ нөгөө хүүхд хамгааллын бодлого тэр хүүхд хамгааллын үйлчлэгийг үзүүлэх журман дээрээ байх ёстой. Анги удирдсан багш мэдээллийг авсан бол одоо 24 цагийн дотор нийгмийн ажилтнанд мэдэгдэн, нийгмийн ажилтан одоо захиралд мэдэгдэн. Тэгээд хамтаараа хүүхд хамгааллын баг энэ кейс дээр яаж ажиллах вэ гэдэг юмнууд гарч ирнэ гэх мэтлэн журман дээр нь байна уу гэдэг зүйлсүүдийг анзаарна гэсэн. За тэгээд саяны кейс дээр нөхцөл байдлын үнэлгээг яах вэ? За нөхцөл байдлын үнэлгээг хийхдээ хэдүүлээ тухайн нийгмийн ажилтан, сургуулийн нийгмийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээг хийхдээ яаж хийх юм бэ? За хүүхдэд аюулгүй 50 орчныг бүрдүүлэх хэрэгтэй байх нэ. Тэгэхээр магадгүй шууд хүүхдийг бэлэн биш байхад хүүхд хамгааллын баг бөөнөр энэ дээр ажиллах хэрэгтэй. Тэгээд бэлэн биш байхад нь багаараа тойрч суугаад хүүхдийг дуудах юм уу гэхээр бас нэг өөр асуудал болж байна тийм. Тэр эхний ээлжинд хүүхдтэй ярилцаад эхний ээлжинд нийгмийн ажилтан болвол тусдаа өрөөнд ихтгэлтэй ойр дотны хүнийх нь хамт байлцуулаад энэ нөхцөл байдлын үнэлгээг хийхнэ гэсэн аюулгүй орчин бүрдүүлээд тийм. За нөхцөл байдлын үнэлгээнд бол мэдээж хуулийн дагуу бол холбогдох маягтыг бүглөхөөс гадна тухайн маягтад энэ нөгөө маягтад байгаа асуултуудад баригдахгүйгээр нээлттэй асуултыг асуух нэ. Үүгээр бид нар юуг гаргах гээд байгаа вэ гэхээр маягтад байгаа асуултуудаас гадна яг хүүхэд юуг мэдрээд байгаа, хүүхэд одоо юу хүсээд байгаа, хүүхэд одоо ямар байдалтай байгаа, яавал энэ хүүхдэд аюулгүй байдал хангагдах юм бэ гэдэг зүйлээр нээлттэй асуултуудаар хүүхдийг болон асран хамгаалагчийг өөртөө илэрхийлэх нь боломжийг бид нар олгож өгөх хэрэгтэй болно гэсэн. За хүүхэд болон түүний асран хамгаалагчийг энэ одоо нөхцөл байдлын үнэлгээг үнэлэхдээ буруутгахгүй байх ёстой хань. За болсон үйл явдлын улмаас хүүхэд бол асран хамгаалагчид төрж байгаа мэдрэмжийг нь хүнддэг нэ, хүлээн зөвшөөрнө. Тэгэхээр бид нар магадгүй яаж ч илэрхийлж магадгүй тий асран хамгаалагч та бүхэн өөртөөхөө ингээд тохиолдож исэн жишээнүүдийг бодвол зарим асран хамгаалагч зуйлал, чарлал ороод ирж магадгүй, зарим нь илүү одоо тайван хандаж магадгүй бүх хүн янз бүрээр илэрхийлж болно. Тэр болгонд нь тухайн хүмүүст хэцүү байгааг нь юу туулж байгааг нь бид нэр хүндэтгэх хэрэгтэй байна. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна гэсэн. За тэгээд дэмжлэгийн систем байгаа шүү. Манай сургууль энэ дээр ийм одоо баг бүрэлдэхүүнээр ингэж ажиллана гэдэг байдлаар дэмжлэгийн систем байгаа шүү гэдгийг илэрхийлэх юм байна. За даван одоо хүчрхээлд өртсөн тэр хүүхэд болон асран хамгаалагчийг энэ байдлаар ингээ хүчрхэгжүүлэх талаар хэдүүлээ анхаарна гэсэн үг энэ шатнд. За үйлчилгээг төлөвлөхөд энэ дээр бол зөвхөн нийгмийн ажилтан орж ирэхгүй байх нь шүү дээ тий. За нийгмийн ажилтны нөхцөл байдлын үнэлгээгээ хийж байгаа бол хүүхд хамгааллын багаараа энэ дээр за тухайн нөхцөл байдлын үнэлгээг үндэслээд хамтраад үйлчилгээний төлөвлөгөөг гаргана гэсэн. За ингэхдээ захирал ямар оролцоотой байх юм, сэтгэл зүйч юу хийх юм, эмч яах юм гэх мэтлэн зүйлсүүдээ хүүхд хамгааллын багаараа хамтдаа гаргах нь. За түүнээс гадна энэ
төлөвлөгөөг боловсруулах болон энэ шийдвэр гаргах үйл явцад хүүхдийг өөрийг нь оролцуулнаа. Хүүхдийн өмнөөс бид бүхэн асуудлыг шийдэхгүй гэсэн үг тийм. За хүүхд болон асран хамгаалагчийг оролцуулнаа. За аливаа үйлчилгээнд хамрагдах хэсгийг хүүхэд өөрөө шийдэх мөн энэ сонголт хийх буюу сайн хэлсэнчлэн сэтгцийн гэмтэл суурилсан аргачлалаар бид нэр энэ сонголт хийх боломжийг олгож гин үү? Энэ зарчмыг баримталж гин үү? За тэгэхээр энэ нь юу вэ гэхээр нэгдүгээрт манай сургууль ийм л үйлчилгээг үзүүлнэ гэх биш. Энэ бол сэтгцийн гэмтэл суурилаагүй сургуулаа ботсон үйлчилгээ болох чинь тий. Хэрвээ хэдүүлээ илүү сэтгцийн гэмтэл суурилсан үйлчлүүлэгчээ ботсон хүүхдээ ботсон үйлчилгээг төлөвлөх юм бол энэ үйлчилгээг хүүхд хамрагдахыг хүсэж гин үү хүсэхгүй байна уу гэдэг байдлаар сонголт олох хэвээр. За мөн хит олон үйлчилгээг зэрэг санал болгохгүй. Нэг кейс орж ирэхээр л гарахаар л өстө бүгдөө энэ дэр сайн ажиллах хэвээр гээд маш олон үйлчилгээ төлөвлөөд тэгээд тэр болгондоо ингээ хамруулах гэдэг. Гэтэл энэ хүүхдийн ачаал ямар байгаа вэ? Одоогийн сэтгэл зүйн байдал энэ ачааллыг даахад бэлэн үү үгүй юу гэдгийг төлөө анзаарах хэрэгтэй байна гэсэн. За хүүхдүүд одоо хүүхдийн итгэж байгаа заавал одоо асран хамгаалагч ч юм уу ганцхан байх хэрэгтэй гэдэг биш те. Хүүхдийн итгэж байгаа том хүн багш эцэг эхийг хамруулах энэ хамтын ажиллагааг бий болгоно гэсэн үг те. Магадгүй хүүхэд би энэ багштайгаа илүү ойр би анги удирдсан багштайгаа маш ойр манай багш л бол ингэж одоо тэ намайг ойлгодог ингэдэг би энэ багштайгаа ингэж хамтармаар байна. Энэ багшийн ийм зүйл одоо хичээлд ч юм уу те сургалтанд хамрагдмаар байна гэдэг хүсэл тавьж иж болно те. За энэ хамтын ажиллагааг хэдүүлээ хангах хэрэгтэй байна. За тэгээд хүүхдэд зориулж гаргаж байгаа тухайн үйлчилгээний төлөвлөгөөг ил тод ойлгомжтой байдлаар ойлгомжтой хэлээр нь хүүхдэд ойлгох хэлээр нь тайлбарлаж өгөх хэрэгтэй байна. За тэгвэл өдийг хүртэл гаргацсан байгаа төлөвлөсөн байгаа үйлчилгээг үзүүлэхийн тулд хэдүүлээ юуг анхаарах юм бэ? Тэгэхээр тухайн үйлчилгээг үзүүлэх явцад тухайн багт байгаа одоо мэргэжилтнүүд хүүхэд болон асран хамгаалагчид үүсэж байгаа айдас төгшүүрийг одоо үүсэхгүй байх. За магадгүй сургуулийн хаалгаар ороход одоо надад хэцүү байна. Би энэ хүүхдүүдэд таармааргүй байна гэж хүүхэд үзэж болно шүү дээ, тийм. Энэ тохиолдолд тэгвэл сургуулийн хөтөлбөрийн хувьд одоо тухайн хичээлийн ээлжийн хувьд ч юм уу ямар зохицуултыг хийх боломжтой юм бэ? За тухайн үйлчилгээг үзүүлэхдээ хүүхдийг болон асран хамгаалагчийг сонсох, анхаарал хандуулах тийм юуг илэрхийлмээр байгааг нь анхаарал хандуулах. За тухайн өрнөж байгаа үйл явдлыг даван туулахад нь дэмжлэг үзүүлнэ гэж юм тийм. За тэгээд хүүхдийн итгэлийг эвдэхгүй байна. Наанаа нэг ингээд өөрийнхөө сайн сайхны төлөө эм хичээд магадгүй цаагаараа одоо сургуулийн нэр хүндээ хамгаалсан шийдвэр гаргадаг ч юм уу, эсвэл мэдээлэл гаргадаг ч юм уу тий. Гэх мэтлэн байдлаар энэ итгэлийг эвдэх үйлдэлүүдийг хийхгүй байх. За хүүхдэд дахин хор уршиг учруулахгүй байх. Бидний энэ мэдээллийг хүлээж авсан цагаас эхлээд л одоо хүүхдэд ямар нэгэн байдлаар хор уршгийг учруулахгүй байх. Энэ дээр цаг ямагт анхаарна гэсэн үг байна тийм. За ямар үйлчилгээний хувилбарууд байж болох юм бэ? Жишээлбэл саяны энэ кейс дээр эргээд бодох юм бол за сэтгэл зүйн зөвлөгөө заслын үйлчилгээ байж болно гэж байгаа тийм. Хүүхд маш их амархан айж очдог болсон байна. Төгшүүртэй болсон байна. Уур бухимдалтай болсон байна. Үе үе одоо гинтийн уур бухимдлыг гаргадаг болсон байна. За энэ тохиолдолд сэтгэл зүйн үйлчилгээ шаардлагатай. Гэхдээ энийг хинээс авах вэ гэдгийг бас бид нэр хүүхдээс сонголтыг нь хүндэтгэнэ гэсэн үг. Манай сургуулийн сэтгэл зүйч л үүнийг үзүүлнэ гэдэг ах юм уу? Эсвэл тэгсэн чинь хүүхд маань үгүй сургуулийн сэтгэл зүйч болон сургууль дээр байгаа учраас би байнга одоо энэ өрөөрөө ингээд ороод хүүхдүүдэд харагдмааргүй байна гэдэг ийм сонголтыг гаргаж болно тийм. Тэгвэл бид нөр өөр ямар байгууллага ямар үйлчилгээнд хамруулах боломжтой юм бэ гэдэг үйлчилгээг ийм хувилбарт байдлаар төлөвлөх үзүүлэх энэ дээр анхаарах хэрэгтэй. За нийгмийн дэмжлэгт үйлчилгээ саяны эргээд 7 дугаар ангийн хүүхдүүдээр аваад үзэхэд за тэгвэл тухайн хэдэн хүүхдийн зүгээс ийм нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм байна. Тэгвэл өөр одоо энэ хүүхдүүдэд чи ганцаараа биш шүү гэдэг байдлыг мэдрүүлэх ямар дэмжлэгт харилцаа байж болох вэ? Ангиасаа энэ хүүхэд арай илүү дотн хинтээ илүү дотн найзалдаг юм. Эсвэл ангидаа найзгүй бол үедээ найзтай юм уу? Тэр хүүхдүүдийн харилцааг илүү ойртуулах, илүү энэ дэмжих ийм үйлчилгээнүүд байж болох юм уу? За сургалтын дэмжлэгт үйлчилгээ буюу тэнгийн дээрлэхэлт дарамтаас үүдээд
хичээлдээ төвлөрөхөө болцсон ч юм уу эсвэл одоо хичээлээсээ хоцрогдсон, хичээлээ тасалсан байгаа хүүхдүүд төр тэгвэл энэ сургуулийн одоо хүүхд хамгааллын багаараа хэлэлцээд сургалтын одоо дэмжлэгт үйлчилгээ буюу одоо өөр цагаар давтлага авах боломжийг нь олгодог. Тэн дээр нь аль багш нь ажиллахын одоо тэр багшийн хичээлийн хуваарийг одоо сургалтын менежер ч гэх юм уу тий яаж зохицуулах ингэх мэтчлэн ингээд багаараа орж ирээд байгаагийн маань ач холбогдол нь эндээ байж болно гэсэн үг байх нь тий. Саний кейс дээр ярихад л нэг иймэрхүү дэмжлэгт үйлчилгээнүүд байж болох юм шүү гэж харж байгаа. За энэ үеийнгийн дээрлэхэлтийг одоо зөвхөн өртсөн хүүхдийг ярихаас гадна бас нөгөө талаар үеийнгийн дээрлэхэлтэд үйлдсэн хүүхдийг бас анзаарч үзэх юм бол юу байж болох юм бэ? Тэгэхээр яг хуулиар бол заасан байгаа хүүхд хамгааллын тухай хуулийн дээр бол үеийнгийн дээрлэхэлтийг үйлдээд байгаа хүүхдэд одоо яаж ажиллах юм бэ гэдэг энэ зүйл залтуудыг оруулаад ирсэн байгаа. Түүнээс гадна тэгвэл түүний одоо тэр хуулийг хэрэгжүүлэхдээ хэдүүлээ юуг анхаарах юм бэ гэдэг байдлаар би энд оруулж ирсэн. За тэгэхээр тухайн үеийнгийн дээрлэхэлтийг үйлдээд байгаа нэг хүүхэд эсвэл энэ бүлэг хүүхдүүд те яалтчгүй уулзалт зохион байгуулах хэрэгцээ үүснэ тий. Юу болсон яасан ингээд уулзалт зохион байгуулж байгаа шүү дээ. Ингэхдээ яаж муу адил яаж тэр уулзалтыг зохион байгуулах юм а гэдэг дээр анзаарна гэсэн үг тий. За асран хамгаалагчтай хамт ингэхдээ уулзна. Гэхдээ сая миний өмнө нь хэлсэнчлэн эргээд энэ хүүхдүүд хэдийгээр одоо гаргасан үйлдэл нь буруу хэдий ч энэ хүүхдүүдэд муу адил энэ хүүхд хамгааллын үйлчилгээ шаардлагатай байгаа. Мөн энэ сэтгцийн гэмтэл суурилсан аргачлалаар үзүүлэх ёстой. За тэгвэл асран хамгаалагчдад бид нар яаж мэдэгдэх юм бэ? Одоо энэ хүүхдүүдээс асуух нь шүү дээ, тий? Асран хамгаалагч шин дуудах гэж байна ч юм уу. Магадгүй энэ хүүхдүүдийн гэр бүлийн нөхцөл байдал ямар байгааг сургуулийн нийгмийн ажилтны сургуулийн хүүхд хамгааллын баг сэтгэлзүйч мэдэхгүй байж болно, тий? Тэгэхээр эхний энэ уулзалтаараа тодруулах, за асран хамгаалагч түүнийхээ дараа асран хамгаалагчдад хэрхэн мэдээлэл өгөх, ямар одоо талаас нь уулзах вэ гэдгийг төлөвлөх ёстой гэсэн. За тэгвэл сэтгцийн гэмтэл суурилсан аргачлалаар хэдүүлээ энэ хүүхдүүдтэй уулзалтыг зохион байгуулахдаа айлган сүрдүүлэхгүй байх. Хэдийгээр тухайн хүүхдүүдийн гаргасан үйлдэл буруу, гаргаж байгаа үйлдэл буруу хэдий ч муу адил энэ хүүхдүүдэд үйлчилгээ шаардлагатай шүү гэдгийг сайн хэлсэнчлэн айлган сүрдүүлэхгүй байхаа. Одоо чи ийм хэрэг үйлдчихлээ, ийм ингэн тэгэн цагдаа явна ч гэх юм уу те. Тэгээ энэ нь ямар эрсдлийг дагуулдаг вэ гэхээр эргээд энэ нөгөө айлган сүрдүүлэлтийг авцсан хүүхдүүд эргээд хохирогчийг дахиж дарамтлах, хохирогчид дахиж одоо хүчрхийлүүлдэг одоо нөгөө хор уршигыг нь илүү болгох гэдэг эрсдэлтэй учраас айлган сүрдүүлэхгүй байхаа. За үеийнгийн дээрлэхэлтийн улмаас хохирсон байгаа тэр одоо хүүхдүүдэд ч юм уу те ямар одоо бэрхшээлүүд тулгамдж байгаа юм бэ гэдэг энэ учирж байгаа бэрхшээлүүдийн учир шалтгааныг нь тайлбарлах хэрэгтэй байна гэсэн үг тий. Чи ингээд хүүхдэд тэгсэн байна ингэсэн байна. Одоо түүнээс ч юм болоод манай сургууль дээр ингэж юм эсвэл манай сургуулийн нэр хүнд гэхээсээ илүү тэр хүчрхийлэл тэр дээрлэхэлтэд өртсөн байгаа хүүхдэд ямар эрсдлүүд бий болж байгаа юм бэ? Сэтгэл зүйн байдал нь ямар байгаа юм бэ? Энэ гаргаж байгаа үйлдэл чи хор уршиг юм байна шүү гэдгийг л хор уршигыг нь л тайлбарлах гэдэг гэсэн үг юм. За тэгээд энэ төлөвлөж байгаа үйл ажиллагаагаа энэ одоо үлдээд байгаа хүүхдүүдэд мөн адил танилцуулах тий. Одоо 7 хоног болгон сэтгэл зүйчтэй уулзах, эсвэл зан үйл нөлөөлөхийн сургалтанд хамрагдах, хөтөлбөрт хамрагдах ч гэдэг юм уу. Эсвэл өөр тэр байгууллагын сургалтанд очиж хамрагдах шаардлагатай гэх мэтлэн байдлаар энэнийг бас нээлттэй танилцуулнаа. Тэгэхгүйгээр нөгөө үлдээд байгаа анзаарахаар үлдсэн хүүхдүүдтэй бид нэр юм одоо гэмт хэрэгтэн битээр ингээ харьцах гад байдаг анзаарагддаг практик дээр. Тэнгүүд тэр хүүхдүүд маань одоо цагдаагаар айлгадах ч юм уу, шүүхээр айлгадаг тий. Тэнгүүд тэр хүүхдүүд маань яг өөрсдийнхөө гаргаад байгаа үйлдэлийн хор уршиг нь одоо учир шалтгааныг нь илүү буур суурьтай нухацтайгаар хүлээж авч чадж гэнэ үү гэвэл үгүй. Илүү нөгөө одоо хоруу чанарыг нь нэмэгдүүлэх, илүү одоо өс хонзон санах юм уу тий. Тэгээд энэ сургуультай холбоотой гендер суурилсан хүчирхийллийг бид нар улам дамжуулах эрсдэлтэй учраас энэ дээр ажиллахдаа ч гэсэндээ сэтгцийн гэмтэл суурилсан аргачлалаар ажиллана гэсэн. За тэгвэл урьдчилан сэргийлэх үйлчилгээний хүрээнд бид нар юуг үзүүлэх ёстой юм бэ гэхээр ерөөсөө танаа сургуулийн зүгээс авж байгаа энэ сургуультай холбоотой гендер суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хүрээнд авж байгаа үйл ажиллагаанууд
Тэгмэл үе шаттайгаар тэ зохион байгуулагдах ёстой гэдгийг л сануулад байгаа юм. Тэгэхээр заримдаа нэг сарын аян ч юм уу ингээл дээрлэхэлтэй сэргийлэх сарын аян ч юм уу ингээд нэг сар тэрний талаар яриад бусад үед нь ярьдгүй байх юм тохиолдлууд анзаарагдаад байдаг. Гэтэл тэр нөгөө дээрлэхэлд хүчирхийлэл үйлдэд байгаа чинь зан үйл болоод байна шүү дээ. Түүний зан үйл чинь нэг сарын аянаар ч юм уу ингээд засагдах юм уу, өөрчлөгдөх юм уу гэвэл үгүй. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ анзаарч үзэх юм бол тогтмол үе шаттайгаар энэ нь одоо хүчирхийлэл, дээрлэхэлтийн хэлбэрүүд тэгээд тэдгээрийг энэ үйлдэхгүй байх энэ агуулгыг оруулаад энэ урьдчилан сэргийлсэн сургалт нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй байх нэ. За сургуулийн нийт багш ажилтнууд болон одоо энэ суралцагчдад үе тэнгийн дээрлэхэлт дарамтыг мэдсэн одоо илрүүлсэн, гэрчилсэн, өртсөн даруйдаа хаана хэнд яаж хандах юм бэ? Тэр хүмүүс ямар үүрэг оролцоотой байдгийм бэ? Эхлээд анги удирдсан багштай хэлсэн чинь нөгөө хүн маань хариу арга хэмжээ авч чадахгүй бол дараагийн шатнд би хэнд хэлэх ёстой юм бэ гэдэг энэ одоо энэ процессын зураглалыг илүү ойлгомжтой байдлаар хэлж таниулах энэ үе шаттай мөн сургалт нөлөөллийн ажлуудыг байнгын зохион байгуулж явах хэрэгцээтэй байна. Энэ бол илүү бид нар бодлогын хүрээнд, сургуулийн засаглалын хүрээнд, сургуулийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд авч хэрэгжүүлэх ёстой болоод байна тийм. Нөгөө талаараа энэ урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нэг удаа эсвэл өмнө нь одоо олон удаагийн давтамжтай энэ дээрлэхэлт дарамтад өртсөн хүүхдэд одоо дахиж өртгөөс нь яаж сэргийлэх юм бэ гэхээр одоо саяны өнгөрсөнд миний яриад байгаа энэ үйлчилгээнүүдийг яаж үзүүлэх вэ гэдэг дээр илүү анхаарах. За тэгээд энэ өртсөн байгаа хүүхдэд үйлцэн хүүхдүүд болон тэдний асран хамгаалагчдын зүгээс энэ дарамт шахалт үзүүлэхээс сэргийлнэ. Гэдг нь яаж сэргийлэх юм бэ гэхээр өмнө нь юуны ярьсанчлан жишээлбэл асран хамгаалагчдад бид нар мэдээлэл өгөхдөө яаж өгөх юм бэ? Одоо та хэд маань ингээл сүүлийн үед ингээл нөгөө нэг сошиал медиагаар телевизээр гарч байгаа тохиолдлуудыг харж штэ асран хамгаалагчид ирээд зөрүүлээд нөгөө үлдсэн хүүхдийг зодоод зөхиод хил хамаар доромжлоод ийм байгаа нөхцөл байдал тий. Иннээс л бид нар сэргийлэх гээд байгаа гэсэн үг юм. Нөгөө яаж хүүхэд зөвшөөрсөн байх хэвээр асран хамгаалагчдад одоо ийм байдлаар илэрхийлэх хэвээр гэдэг чинь. За тэгвэл та бүхэн маань зарим тохиолдол нөгөө сургуулийн хүүхд хамгааллын бодол одоо багийнхан нийгмийн ажилтан ч юм уу тэр дундаа тий хүүхдтэй нөгөө харилцааны хувьд бэрхшээлүүд тулгараад идэг штэ тий. Хүүхд магадгүй юм ярьдгүй, эсвэл зайлс хийдэг, эсвэл ингээд эртгүү ч юм уу. Тиймэрхүү тохиолдол хэдүүлээ юуг анхаарч болох юм бэ гэд миний ярьж байгаа юмнууд илүү нөгөө практик өдөр тутамдаа хэрэгжүүлэх үүсэл зүйлсүүд байгаа гэж та бүхэн анзаараарай. За тийм тохиолдол байх юм бол дараах хүчин зүйлсүүд байгаа юм шүү дээ гэдгийг хэдүүлээ анзаарна гэсэн үг. Магадгүй тухайн өрөөнд байгаа өөр хэн нэгнээс болоод хүүхэд ярихыг хүсэхгүй байгаа мó. Хүүхд хамгааллын багт байгаа өөр хэн нэгэн гишүүнээс болоод тий ярихыг хүсэхгүй байгаа мó. Эсвэл өөр нэг мэрэгчлэнээс болоод ярихыг хүсэхгүй байгаа мó. Тэгвэл хинтээ байхтай илүү тухтай ярьж болох юм бэ гэдгийг хүүхдийг өөрөөс нь асуух тий. Эсвэл хоёулахнаа байхдаа ярихаа болоод байна уу? Энэ тохиолдол магадгүй хүүхэд одоо өөр хүнтэй байж захтай ярих нь тухтай байна уу ч юм уу тий. За та бүхний ярилцж байгаа орчин аюултай эсвэл нууцаа ярьж болохооргүй энэ мэдрэмжийг үүсгэж байгаа юм шүү дээ. Магадгүй хаалгыг нь байн хүн савлаад ч гэх юм уу эсвэл үүдээр нь живэр авир хийгээд юм сонсогдоод энэ болгоноос санаа зовоод байгаа юм шүү дээ гэдгийг хэдүүлээ анзаарна. Тэрнээс биш юусоо би чадахгүй байна, манай үйлчлэгээ болохгүй байна гэж шууд өгнөхөөс илүү нөлөөлж байгаа хүчин зүйлсүүд юу байж болох вэ гэдгийг анзаарна. За хамгийн төгсгөлд нь нөгөө ингээд өдөрцөн багш ч юм уу, нийгмийн ажилтан, захирал, менежер ч юм уу. Тэр хүмүүс нөгөө асран хамгаалагчтай харилцахад ийм бэрхшээлүүд тулгарх гад байдаг. Яаж ярилцах вэ? Учраа олгүй ч юм уу. Яг энэ кейс гарсан тохиолдол. Тэгэхээр хэдүүлээ юуг анзаарах вэ гэхээр тухайн одоо хүчирхийлэл, дээрлэхэлтийг үйлдсэн, эсвэл өртсөн аль ч хүүхдийн асран хамгаалагчтай болцсон. Тухайн энэ үйл явдал өрнжих үед асран хамгаалагчийн гүйцэтгэх үүрэг чухал шүү гэдгийг нь тодтогноо. Асран хамгаалагчийн дэмжлэгт харилцаа, асран хамгаалагчдын одоо чанартай цаг зарцуулах, асран хамгаалагчдын сэтгэл хөдлөлөө эрүүлэр илэрхийлэх тэр зүйлсүүдийг одоо ямар чухал болох вэ гэдгийг юм тодтогож өгөх нь байна. За нөгөө талаас аль ч одоо хүүхэд байсан
асран хамгаалагчдын одоо асран хамгаалагчдыг гэр бүлийн бусад гишүүдтэй одоо ярилцаад хүүхдийг дэмжихийг уриалаарай гэдгийг зөвлөнө. Тэгэхээр үйлцэн хүүхэд ч бай те хөрсөн хүүхэд ч ялгаагүй гэсэн. Тэгэхээр энэ одоо магадгүй хэрэг нь бүр одоо эрүүгийн хэрэг болоод шүүхээр ч юм уу те цагдаагаар шалгагдаад явж исэн ч эсвэл сургуулийн түвшинд кейс нээгээд үйлчлэгээ төлөвлөөд үзүүлээ явж исэн ч энэ мөч болгонд аль ч хүүхдэд байсан энэ дэмжлэгт харилцаа чухал шүү гэдгийг тодтогно гэсэн. Тэгээд гэр бүлийнх нь хүүхдтэй халамжтайгаар ханддаг, хайр дууран бүх талаар юм дэмжиж байгаа гэдгийг мэдрэмж төрүүлэх нь чухал шүү. Ингэснээрээ хүчрхийлд өртсөн байгаа хүүхдийг ч бид нар хүчрхэгжүүлэх нь байна. Тухайн дээрлэхэлт хүчрхийллийг үлдээд байгаа тэр хүүхдийг ч гэсэндээ илүү одоо цаашид энэ үйлдэлээ гарахгүй байхад нь чиглүүлэх ийм ач холбогдолтой байх нэ гэсэн. За асран хамгаалагчтай тухайн нөхцөл байдал одоо тэ энэ үүсэж байгаа нөхцөл байдлын дараа ч гэсэндээ хүүхэд сургуультай үргэлжлүүлэн явж тоглох хүүхдээрээ байх боломжтойг ойлгуулнаа. Одоо тухайн одоо дээрлэхэлт хүчирхийллийг үйлдсэн хүүхэд ч бай тухайн үйлдэлийнх нь хор уршгийг ойлгуулаад дахиж ийм үйлдэл гарахгүй байх гэдгийг нь руу чиглэсэн чанартай үйлчлэхийг үзүүлчих юм бол тэр хүүхэд цаашлаад үргэлжлүүлээд сурах хэрэгтэй, хөгжих хэрэгтэй, тухайн сургуультаа явах хэрэгтэй. Тийм учраас аль нь иргэн одоо хэвийн амьдралдаа ингэж үргэлжлүүлэн орох суралцах боломжийг нь бид нар олох хэрэгтэй гэсэн зүйлсүүдийг хэлээд миний өгөх агуулга бол өндөрлөж байна. Тэгээд та бүхэн анзаарсан бол илүү одоо практик харилцаан дээр практик үйлчилгээнд дээр бид нар энэ сэтгцийн гэмтэл суурилсан аргачлалыг яаж хэрэгжүүлж болох юм бэ гэдэг ийм алхмуудыг илүү ярьлаа. За баярлалаа Баасан Ямбуда. Тэгээд хөөрхөн зураг төрийн бас байгууллага, эслийн гишүүн байгууллага. Тэгээд байгуулагдсан цагаасаа эхлээд сэтгцийн гэмтэл суурилсан арга зүйг ингээд нутагшуулаад тий одоо нөгөө нутагшуулаад Монголын контекстн дээр оруулаад за тэгээд зөвхөн дээрлэхэлт биш өргөн үрээний сургуультай холбоотой гендер суурилсан хүчирхийлэл гэдээ маш өргөн агуулгаар ингэж үйлчлэгээ үзүүлдэг байгууллага байгаа. Тэгээд би Ямбугаас 2 асуулт асуухыг хүсэж байна. Эхнийх нь болохоор сургуулийн нийгмийн ажилтнууд гэдэг нийгмийн ажилтнуудын ажлын тодорхойлт гэж юм бас байдаг бах. Гэхдээ яг сургуулийн нийгмийн ажилтан сургууль дээрээ урьдчилан сэргийлэх одоо үйл ажиллагааныхаа хүрээнд анги удирдсан багш нар болон бусад мэрэгжлийн багш нартай хэрхэн хамтран ажиллаж сургуультай холбоотой гендер суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн үйл ажиллагаа энэ нь одоо ганцхан нийгмийн ажил юм уу, ганцхан анги удирдсан багшийн хийх ажил биш. Тэгэхээр бусад сургуулийн хамт олонтойгоо хамтраад яаж энэ урьдчилан сэргийлэх ажлыг хийж болох вэ? Ялангуяа мэрэгжлийн багш нар гэдэг. Би мэрэгжлийн багш нар гэдэг дээр гадаад хэлний багш нарыг онцлмоор байна. Гоо зүүн нэгдлийн буюу биеийн тамир, хөгжим, зургийн багш нарыг бас онцлмоор байна. Байгалийн ухааны багш нарыг бас онцлмоор байна. Яагаад энэ одоо мэрэгчлэтнүүдийг онцлоод байгаа вэ гэхээр ерөнхийдөө нөгөө сургууль дээр ингээд байхаар нийгмийн ухааныхан болон анги удирдсан багш нар тэгээ багангийн багш нар бол нэлээд ойлголт мэдлэгтэй байгаад байдаг. Яг нөгөө мэрэгжлийн буюу гадаад хэлнийхэн тэгээд гоо зүүн нэгдлийнхэн урлагтай арт хөгжим биеийн тамирын багш нарыг болвол яг энэ гендер суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлөө яаж татаж оруулах вэ? Энд нийгмийн ажилтны манлайл ямар байх вэ гэж асуумаар байна. За тэгэхээр сайн нөгөө бас ярьсанчлан яг нөгөө яг энэ нөгөө мэрэгжлийн чиглэл болоод эхлэхээр наа чин нийгмийн асуудал юм байна. Нийгмийн ухааныхан, нийгмийн багш нар л мэдэн ч юм уу тэг хүүхдийн ирэх одоо гендер суурилсан хүчирхийлгээ ярих нэг тиймэрхүү хандлага ажиглагдах гад байдаг. Гэхдээ тийм хандлага ажиглагдаад байдаг. Гэхдээ бид нар энэ нэг нийгмийн л нэг хэсэг те сайн нөгөө эрсдэлт хүчин зүйлсүүд гээл нийгэм орж ирж гин, олон нийт орж ирж гин те ингээ харахаар энэ чинь бүх хүрээнд бүх талбарт нөлөөтэй юм байна шүү гэд сая ярьсанчлан тэгэхээр тухайн сургуулийн нийгмийн ажилтан энэ гендер суурилсан тэгвэл энэ хол хөндий сонсогдоод байгаа энэ багш нарт ийм хол хөндий сонсогдоод байна шүү дээ. Энийг яаж ийм ойртуулж энэ хүмүүсийн та нарын амьдралын нэг хэсэг шүү хүнд ч хизээж тохиолдож болно гэдгийг ийм ойртуулах магадгүй ихлээр нэг агуулга олгох юмнуудаа таниулах, сурталчлах, өөр одоо мэрэгжлийн байгууллагатай хамтраад те
зөвхөн энэ сургуулийн дээрх үйл ажиллагаач та бүхний хувийн амьдрал дээр ч гэсэн эхлээд нөгөө хувийн малгайг нь өмсүүлж агаад өөрсдөн дээр нь бодуулаад, яриулаад, ойлгуулад дараа нь тэгвэл сургуулийн орчинд сургуультай холбоотойгоор энэ гендер суурилсан хүчирхийллээс яаж урьдчилан сэргийлэх ёстой юм бэ гэд нэг юм жоохон ихлэ газардуулж байгаа. Тэгээд энэ сургуультай холбоотой арга хэмжээнүүд бол бас үр дүнтэй юм болов уу гэж сая нөгөө ярьж байгаа хооронд бодлоо. Тэгээд нөгөө талаасаа сая хэлсэнчлэн нийгмийн ажилтны дан ганцын сургуультай холбоотой гендер суурилсан хүчирхийллийг бууруулах, төлсөн зогсоогч ерөөсөө нийгмийн ажилтан гэдэг мэрэгжлийн үүрэг бишээ ганцхан тий. Тэгэхээр энэ сургуультай хамааралтай бүхий л хүний үүрэг болж эхэлж байна. Тэнгүүд одоо магадгүй энэ хүмүүс чинь нөгөө өөрсдийнхөө тэнхимийн ч юм уу нэг юм төлөвлөгөөг баталдаг болов уу гэж би бодож байна. Гэхдээ яг нөгөө сайн мэдэхгүй учраас зүгээр ин хар ухаанаар бодоход одоо тэнхимийн зүгээс бид нэр ийм одоо өдөрлөг зохион байгуулна ч байдаг юм уу? Ийм одоо урлагийн арга хэмжээ, эсвэл ийм спортын арга хэмжээ, эсвэл одоо гадаад хэлний энэ одоо тэмцээн ч юм уу те хүүхдүүдэд аваад одоо дүүргийн ийм олимпиаданд оролцсон ч юм уу? Энэ тохиолдлууд байгаа шүү дээ өөрөөсөө төлөвлөж байгаа. Тэгэхээр бид нарын төлөвлөж байгаа тэр үйл ажиллагаа төлөвлөгөө болгон дээр л тэгвэл хүүхдийг ямар нэгэн эрсдлээс сэргийлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй юм бэ? Хүүхдийг соёл спортын үйл ажиллагаанд оруулахдаа ямар нэгэн байдлаар одоо бэлгийн дарамт ч юм уу эсвэл өвтөнгийн дээрлэх дарамтаас хамгаалахад юуг одоо шингээж болох юм бэ гэдэг зүйлүүд дээр илүү татаа оролцуулаад төлөвлөгөөн дээр нь хөтөлбөр дээр нь тэрийг хэрэгжүүлэх дээр нь л чиглүүлж одоо хамтарч ажиллах боломжтой юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхгүй бол нөгөө бүх юм чинь бас нийгмийн ажилтны хяналтанд байж чадахгүй тий. Тухайн нэг тэнхимийн одоо үйл ажиллагааг магадгүй хүүхдүүдэд аваад өөр дүүргийн сургууль дээр очиод нэг тэмцээн уралдаанд орсон чинь тэнд ямар нэгэн байдлаар өөрсдийн хяналтаас гадуур эрсдэл гарвал яах вэ? Тийм учраас тэр үйл ажиллагааг зохион байгуулахаас өмнө төлөвлөгөөн дээр нь илүү энэ яг хүүхдүүдийн одоо хүчирхийллээс сэргийлэх ойлголт мэдлэгээр хангах энэ ажлуудыг бас тусгах хэрэгтэй юм болов уу? Баярлалаа. Энэ сургуулийн бүх хамт олонны анхаарал хандуулах хэрэгтэй асуудал тий. Тэгэхээр энэ дээр бас би яагаад ингэж асуусан бэ гэхээр манайх багшийн гендрийн мэдлэг хандлага дадлын судалгааг бас хийж үзсэн чинь нөгөө гоо 100 тэр дундаа биеийн тамирын багш нарын гендертэй холбоотой мэдлэг нь юу байна, бусад мэрэгжлийн багш нартай харьцуулахад бас нэлээд дутуу байна гэж гарсан. Тэгэхээр бас яг сургууль дээрээ нэгэнт ажлын байран дээр гарсан байгаа багш нар руу урлаг гоо 100 тий нэгдлийн багш нар руу ингэж чиглэсэн үйл ажиллагаанууд мэдээлэл өгөхийг бас зориул зүгээр юм болоо гэж бодож байсан. Тэгэхээр бас яг мэрэгчлэлний маань Нямбогийн маань хэлсэн сургуультай холбоотой гендер суурилсан хүчирхийллийг ганцхан нийгмийн ажилтан биш сургууль бүхэлдээ гэдэг цогцтой арга хандлагаар ажиллавал зүгээр ахаа гэдэг чинь тэгээд сая одоо хүүхд хамгааллын хууль маань шинжилсэн хариулга батлагдаад 1 жил болж байна. Тэгээд энэ хуулиар үүрэг хүлээгч нар тодорхой байгаа тийм эцэг эхчүүд насанд хүрэгч нар боловсрал эрүүл мэндийн салбарыг ингээд салбараар нь бас ингээд үүрэг хүлээгч нарыг тодорхойлоод өгсөн. Боловсролын салбар гэхээр зөвхөн багш нар юм уу эсвэл одоо зөвхөн нийгмийн ажилтан сэтгэл зүйч нар хүүхд хамгааллыг хариуцах хэрэгтэй юм шиг өрөөсгөл ойлголтоос яваад байдаг. Тэгэхээр энэ дээр сургууль боловсролдох хүүхэд хамгаалал дээр хүүхэд хамгааллын бодлого гэж бас гаргаж байгаа. Тэгэхээр энэ хүүхэд хамгааллын бодлогоо нөгөө талд үүрэг хүлээж байгаа эцэг эхчүүдэд хэрхэн таниулж болох вэ? Эсвэл одоо эцэг эхчүүдийг оролцуулах хэрэгтэй юм уу? Хүүхдүүдийг оролцуулах хэрэгтэй юм уу? Тэгжээж таниулах юм уу гэд хүргэн зурах байгууллагын хувьд бол бас сургуулиудын хүүхэд хамгааллын бодлого дээр дүн шинжилгээ хийж зөвлөгөө өгчээсэн туршлагатай байгууллага учраас тэр туршлага дээр үндэслээд зөвлөгөө өгнө үү? Тэгээ одоо зөвхөн сургуульчлалгүй ер нь бол бүхэл байгууллага хүүхэд хамгааллын бодлоготой байх ёстой гэдгийнхаа дагуу одоо боловсруулаад ажиллаж байгаа. Гэхдээ нөгөө сургууль дээр ялангуяа анзаарэгддэг зүйл нь болохоор хүүхэд хамгааллын бодлогыг за одоо хичээлийн жил эхлэх чинь шүү гэж сэтгэл зүйч нийгмийн ажилтны хоёулаа хамт сууж байгаа боловсруулаад захирлаараа бодлуулаад тэгэл нөгөө хүн ирэхэд нэг ингээд манах бодлоготой шүү гэдэг иймэрхүү юмнууд өнгөрсөн жилүүдэд бол ажиглагддаг байсан. Тэгээд манах нөгөө бас үнэлгээ эднэр хийгээд явж байхад ч гэсэндээ анзаарэгддэг. Бид нар энэ дээр юу гэж хардаг вэ гэхээр тухайн хүүхэд хамгааллын бодлогыг бид нар илүү амтай болгохын тулд хэрэгждэг болгохын тулд зүгээр анх боловсруулахаас эхлээд л
тэр сургуультай холбоотой оролцогч талууд буюу хэн байгаа энэ тэр сургуулийн иргэн тойронд те хүүхдүүдийн асран хамгаалагч нар байна, хүүхдүүд байна. За тэгээд л одоо сургуулийн жижүүр байна, үйлчлэгч нар байна те. Энэ сургуультай холбоотой хэн байгаа бүх хүмүүсээс санал авдаг. За манайх нэг ийм зүйл болох гэж шүү те, боловсруулах гэж байгаа шүү. Ер нь цаашид манай сургууль дээр юм байна шүү гэдгийг санал авдаг. Тэгээд саналыг нь аваад тэрийг энийн шингээх боломжгүй байна гэдгээ эргээд танилцуулдаг ч юм уу тий. Тэгээ хүн чинь нөгөө өөрийнхөө оролцсон, өөрийнхөө нөгөө хэлсэн санал шингэсэн байгаа зүйл дээрээ ингээд анхаарал хандуулах нь бас илүү байгаад идэг шүү дээ. Тийм учраас ерөөсөө бүх хүнийг оролцуулсан, саналыг авсан, эргээд танилцуулсан байдлаар яг хуу асран хамгаалагч нарт тэгвэл яаж одоо саналыг авах боломжтой юм бэ? Эсвэл танилцуулах боломжтой юм бэ гэд бодохоор нөгөө хичээлийн шинэ жил эхлэх болгонд л нөгөө гэрээ байгуулдаг штэ сургуулиуд асран хамгаалагчтай гэрээ байгуулдаг. Магадгүй тэр гэрээг заавал бүх хүн очиж бичилж байгуулж байгаа тий. Тэгээ гурлаад хүүхд хамгааллын бодлогоо танилцуулцдаг. Ийм зүйлүүд бид нар төлөвлөж байгаа шүү гэдгээ хэлцдэг. За тэгээд одоо тэр нөгөө хүүхд хамгааллын бодлогч нь сургуулийн одоо зөвхөн тэр сургуулийн харьяаны сурагчид сургууль дээр явж байгаа сурагчид гэхээс гадна зүгээр нэг асран хамгаалагч хүүхдээ авахгүй дүүгийн дагуулад ирсэн. Тэгвэл тэрэн дээр хэдүүлээ бүр ингээд сургуулийн хаалганаас ороход л хинч тэр сургуулийн иргэн тойронд орж ирж байгаа аль ч хүүхдийн эрхийг зөрчихгүй, аль ч хүүхдийг эрсдэлд өртүүлэхгүй байхын тулд агуулгыг оруулж чадчихэв үү гэдгийг нөгөө төлөвлөж байгаа хүмүүсээс нь санал авах. Нөгөө талаар энэ бидний боловсруулсан байгаа бодлого сургуулийн өнцөг булан бүрт хэрэгжиж гинүү гэдгийг л анхаарах буюу сая хэлсэнчлээ яг дийлэнх сургууль дээр ингээ анзаархаар магадгүй нөгөө нэг жижүүрэн эсвэл үйлчлэгч нар нь ч юм уу те танилцуулдгүй болов гэж анзаарсан. Шууд ямар хүүхдэд хичээл зааж байгаа биш те үйлчлэгээ үзүүлж байгаа биш те гэж боддог юм шиг байгаа. Гэхдээ хамгийн их одоо магадгүй хүүхдийг доромжлох одоо эрсдэлтэй ч юм уу те загнах тиймэрхүү хандлагуудыг гаргаж байгаа хүмүүс чинь нөгөө хамгийн ихний шатанд тэр үйлчлэгээний албан тушаалнууд байгаад байна шүү дээ. Тэгэхээр энд хүртэл бид нар очиж үйлчилж танилцуулж мэдлэг олгож чадчихна уу гэдгийг л анзаарах хэрэгтэй. Яг үнэ. Би нэг сургууль дээр сургалт авах гээд багш нартай сургалт авах гээд орсон. Надаас хин ч юу ч асуугаагүй оруулсан байхгүй юу. Тэгээд тэнд жижүүр багш нар байсан, жижүүр сурагч нар байсан, бас нөгөө харуул байсан. Тэгсээр нэ ингээд юу ч асуухгүй 3 давхартайгаа урлаг заал 3 давхартайгаа гээл оролцож байгаа байхгүй юу. Тэгээд за яагаад ингээд надаас асуугаагүй вэ? Надаас хэн ч асуусангүй энэ зөвөө гэдгсэн чинь манай нөгөө сургалтын оролцогч нар дандаа захирлууд байсан. Тэг бүгдээрээ ингээд угаасаа л ингэдэг штэ гэдэг тэ байдлаар ингээд хандаад тэгээ ер нь ингээд зүгээр нэг танихгүй хүн тэгээ дээрэс нь би чи эцэг эгч биш тэр сургуулийн эцэг эх биш те анхудаа тэр сургууль дээр очиж үзэж байгаа тэгэнгүүт ингээд яг ч нэг ч гээд асуухгүйгээр шууд оруулна гэдэг бол энэ чи өөрөө бас нөгөө эрсдэл байгаад байгаа байхгүй юу ямар ч хүн байх юм блэ тэгээд манайх нэг юм сургуультай холбоотой гендер сурсан хүчирхийллийн удирдамж гээд давтаац хийгээд явж исэн чинь Австралийн нэг жишээ орж ирсэн л дээ сайн туршлага гээд тэр нь юу вэ гэдгсэн чинь одоо бид нар чинь нөгөө school policy гэж хийдэг те эцэгчүүд сургууль дээр school policy хийдэг урлагийн үзлэг давтуулна за спортын тэмцээн энэ төр дээр нь бас давтуулна гэл эцэг эхийн оролцоо бол ингээ манай сургуулиудад ерөнхийдөө ингээд харцангуй бас нэмэгдэж байгаа харамсалтай нь эргээд нөгөө эцэг эхчүүд хүүхэдтэй яаж харилцах уу тэр чинь ингээд өөрийнх нь хүүхдээс өөр хүүхдүүд байгаа шүү дээ те хүүхдүүдтэй яаж харилцах уу яах вэ гэдэг ямар ч чиглүүлэл өгдөггүй гэтэл нөгөө тэр гарын авлага дээр Австралид яадаг вэ гэдгсэн та эцэг эхийнхээ хувьд эсвэл дадлагчигч оюутныхаа хувьд тий сургууль дээр ямар нэгэн байдлаар ирж бичилж ингэж ажиллах ч байгаа бол 2 цагийн сургалтанд заавал сууна гэж байгаа байхгүй. Тэрнийг ингээ яг суусан гэдгийг ингээ батлаад үнэлгээ энтер авдаг. Тэгээд тэр сургалт нь юу вэ гэхээр хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж юу вэ гэдэг мэдээлэл өгнө. Хоёрдугаарт нөгөө ялгаатай байдлыг ойлгох нь тэнд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эсвэл үндэсний цөөн хүүхдүүд эсвэл одоо юу гэдгийг цагааш дүүрэгч хүмүүсийн хүүхдүүдийг хэрхэн ялгаарлан гадуурхахгүй байх ёстой вэ гэдэг агуулгыг өгнө. Гуравдугаарт нь болохоор хүчирхийлэл өртсөн байж магадгүй гэдэг тохиолдлыг ажигласан бол заавал мэдээлэх үүрэгтэй гэдэг. Тэгэнгүүт тэр нь мэдээлэхгүй авах юм бол торгуултай гэдэг.
Сургуультай эдгэнэ хуулиараа. Тэгээд нөгөө эцэгчүүд мэдхгүйгээсээ болоод мэдээлэхгүй байсан ч гэсэн торгуул нь үйлчилдэг. Тэр нэг юм Монгол мөнгөөр нэг 2 сая гаруй төгрөг байсан. Өндөр юм биш тий. Тийм торгуультай юм байлээ. Тэгээд тэгэхээр чи нөгөө эцэг эхчүүд мэдчих юм бол би ч нэрээ тэ дээрлэхэл хүчирхийлээс урьдчилан сэргийлэх үүрэг хүлээсэн хүн шүү дээ гэд нэгдүгээр сургуулийн үйл ажиллагаанд итгэл нь бол нэмэгдэнэ. Дээрэс нь нөгөө багш нарыг ч юм уу сургуулийг байнга буруутгадаг тэр нэг хандлага бас харьцангуй гайгүй болох бах. Гуравдугаарт нөгөө хүний эрхийн боловсралтай болчих жоох байхгүй нөхдөөд сургалтанд суугаад эсвэл ингээд сургуулийнхаа хүүхд хамгааллын бодлоготой ийм одоо яг тийм нухацтайгаар танилцсангууд би чинь ийм эрхтэй байна, үүрэгтэй байна гэдгийг мэдээд хүний эрхийн боловсралтай болоод тэгээд нөгөө өөрийнх нь хүүхдийг дээрлэгсэн хүүхэд дээр зурж очиж зодохгүй ч гэдэг юм уу тэр үйлдэлүүдээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байна да гэд харж ирсэн. Тэгэхээр манайд бас ингээд нэгэнт нөгөө хуулийн шинжилэлт явж байгаатай холбоотойгоор сургуулиуд маань ингээд жижиг практикуудыг өөрсдийнхөө нөөцийн хэмжээнд хийгээд яваад ах юм бол эргээд нөгөө тухайн салбарт итгэх итгэл эцэг эхчүүдийн итгэл нэмэгдэн дахиад нөгөө хамтын ажиллагаа түншлэл бас нэлээд бэхжих бах гэж харсан. Тэгээд маш их баярлалаа Нямбуда. Тэгээд манай вебинарыг сонсож байгаа хүмүүсүүд бас асуулт байвал доор комментаар бас бичээрэй. Тэгээд нөгөө сүүлийн асуултыг үлдээе гэдэг штэ тий. Тэгээд би нэг юм нэмээд хэлчихв. Сайн нөгөө хүүхд хамгааллын бодлогыг ярьж байхад бас юу санаанд орсон бэ гэхээр энэ нь бол ганц дангаараа бас хүүхд хамгааллын бодлого хэрэгжихэд хэцүү юм байна гэж анзаарсан. Тэгээд яагаад гэхээр тухайн сургуулийн хүний нөөцийн бодлого ямар байгаа юм те дотоод дүрм журам нь ямар байгаа юм. Тэгэхээр энэ хүүхд хамгааллын бодлогын зүйл залтууд бол тэр бодлогын бичиг баримт болгон руу тусах ёстой юм байна. Одоо хүний нөөцийн бодлогын чиний ажилтан аваад магадгүй гэрээ байгуулж явахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулж явахдаа жишээлбэл хүүхд хамгааллын бодлогын талаар танилцуулдаг те тиймэрхүү юмнуудыг шингээж өгсөн. Эсвэл одоо ингээд сургуулиудыг анзаархаар хүний нөөцийн бодлоготой шинэ ажилтан авахдаа ийм шаардлага тавина гэдэг дээр юунууд байдгүй юм бэлээ. Байхгүй байх тохиолдлууд байсан. Одоо өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй байх ч гэх юм уу. Эсвэл хүүхдийн эсрэг ямар нэгэн байдлаар энэ одоо хүчирхийлэл ийм юмнуудад холбогдож байгаагүй байх. Одоо цагдаагийн бичиг авдаг штэ ер нь бол энэ тэнд те. Тэгэхээр тиймэрхүү зүйл залтуудыг бас оруулаагүй тохиолдлууд анзаарагдсан. Гэх мэтчлэн л хүүхд хамгаалалч нь ерөөсөө бүхэл өнцөг болон бүр байх ёстой шүү гэдэг байгаа чинь энэ бодлогын бас нөгөө жижигтэй ч уйлдэж гин үү дангаараа бол бас амгүй болох гээд байдаг те. Тэгэхээр энэ тэрийн нөгөө зохицолтойгоо бас харах хэрэгтэй юм болов уу гэж санаанд орлоо. Яг үнэ. Тийм яг үнэ. Нөгөө засаглалын орчин буюу сургуулийн менежментийн асуудал болчихж байгаа байхгүй юу тий. Сургуулийн одоо захирлын манлайллын асуудал тий. Ингээд нөгөө аюу юм өргөө хүрээний ойлголт байгаад байдаг. Тэгэхээр сургуулийн менежмент засаглал бүхэлдээ хүүхдийг төвдөө хийгээд хүүхэд төвтэй, хүүхдийн эрх төвтэй бодлого байгаад дахиад сургуулийн үйл ажиллагаа соёл тэрлүүгээ чиглэсэн байгаад эргээд эн чинь ганцхан сургууль биш. Эргээд нөгөө сургуультай холбоотой гендер зорилгын хүчирхийлэл чи орон нутгийн асуудал болоод ирдэг тий. Дахиад нөгөө захин хэрэглээний асуудлууд болоод ирдэг гэдэг. Айгүй өргөн хүрээний асуудлууд байгаа учраас энэ удаагийн агуулга дээр бол ингээд энэ хүрээд зогсон. Тэгээд би тэгэд бас үргэлжлүүлээд энэ агуулгаа бас сэдвээр нь жижиглээд сонсож байгаа хүмүүстэй танилцуулах болно. Тэгээд бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. За баярлалаа. 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 Комментар бичээрэй.